Энэ видеогоор за их олон хүмүүс хөрөнгөө хэрхэн нуудаг. За тэр хөрөнгөө нуудаг. За хуулийг зөрчдөг. Энэ аргыг эзэмшсэн хүмүүсийн одоо тэр аргын тухай бол өгүүлэн. За ер нь бол одоо офшор ус руу бол дэлхийн нийт худалдааны 50% бол явж байдаг. Өөрөөр хэлбэл 3.1 нийт дэлхийн баялагын 3.1-нд тэнд байна гэсэн. За яагаад бид одоо үүний талаар заавал авч үзэх хэрэгтэй вэ гэхээр зэрэг энэ офшор бүст одоо татваргүй бүс гэсэн үг шүү дээ. Татваргүй юу одоо бага татвар төлдөг. Энэ бүст бол ашиглаж байгаа энэ улсуудын одоо арга нь бидэнд хэтэрхий үнэтэй тусч байгаа. За энэ офшор одоо бүс байгаагүйсэн бол одоо тэр Грекийн хямрал, Борны мөрдök, за Энроны хямрал зэрэг энэ одоо дуулаанд асуудлууд бол гарахгүй байсан. За хөрөнгөө одоо гол нь засгийн газраас бол одоо жишээлбэл зарим хүмүүс бүр эхнэрээсээ хүртэл нуудаг. За тэхийн тулд бол одоо нууц банкны дансыг өөр хүний нэр дээр банкны нууц данс бол нээдэг. За ийм газар бол одоо дэлхийд дээр маш олон одоо зоошхон байгаа. За энэний нэг том жишээ нь бол энэ Британий одоо Виржиний арал байж байгаа. Британий Виржиний арал дээр бол энэ нийт офшор одоо компани дансны бараг 40% нь байж байгаа. За тэгэхээр энд бол компани бол бэлэн компани байж байгаа. Хямдхан компани эсвэл одоо дөнгөж 1000 гаруй доллараар одоо хямдхан юм компани байгуулж болно. За бүх хүчиг баримтыг бол тэр цаад улсууд бол одоо бэлдээд өгнө. За гэхдээ одоо яг ямар одоо хүмүүс одоо энэ компаниг нууц компани болгож байгаа гэдгийг бол шалгадаг. Өөрөөр хэлбэл терроризм одоо зэвсэг энэ хар наймаатай холбоотой улсууд байна уу гэдэг. Гэхдээ энэ хяналт бол маш сул. За ингээ компани уулсны дараа бол одоо төлөөллийн захирлыг одоо сонгоод ингээд компани бол хүлээлгэж байна. За энэ төлөөллийн захирал бол одоо нэг $500 цалин авдаг ч юм уу тийм байдлаар одоо бүх хөрөнгийг бол хариуцж яадаг. Гэхдээ бүх хяналт одоо эрх мэдэл бол жинхэнэ эзэнд байдаг. За энэ бол яг нөгөө танихгүй хүний нэр дээр одоо татвараа машина бүртгүүлж байгаатай адилхан. Энэ бол нэр нь бол ерөөсөө мэддэхгүй нууц байдаг. За энэ Виржиний арлын хүмүүс бол мянган ийм компани уулцсан байдаг учраас одоо тэр компани үйл ажиллагаа бол тэр хүнд бол хамаа байхгүй. За зөвхөн одоо тохиролцсон одоо гэрээний дагуу ерөөсөө тэр хүнд одоо нууц эзэнд бол бүх эрх байж идэг. Тэр хүн бол тэр компани энэ данс хөрөнгөнд бол ерөөсөө халдахгүй. За энийг бол одоо номини директор гэж байгаа тийм. Ийм одоо төлөөллийн захирлууд байж идэг. За ингээд төлөөллийн захирал бол цаашаага банкнд бол данс нээн. За үндсэн хөрөнгийг одоо хамгийн сайн хадгалдаг газар бол Кук Карл гэдэг энэ арал байж байгаа. За Кук Карл дээр бол одоо за мөн ингээд үндсэн хөрөнгө байгуулад ингээд Кук Карл дээр байрлуулаад хадгалчихад бол одоо ерөөсөө л тэр битүү ханны цаана орсон гэсэн үг. За тэр үндсэн хөрөнгийн талаар цаат одоо юу гэдэг мэдэх гэж араас нь одоо ингээ хөөцөлдөж ямар нэг мөрдлөг энтри болгох юм бол тэр Кук Карлын хууль ус байдаг. Тийм учраас одоо үндсэндээ баталгаатай хамгаалагдсан гэсэн үг. За тэгэхээр бол ингэж одоо нөгөө офшор бүст нийт одоо хөрөнгийг одоо нууцаар хадгалах, татвараас бултах одоо ийм байдлаар бол ашиглаж байна.